Сайн байцгаана уу? Өнөөдрийн доктор подкастын маань дугаараар сонгодоо эмнэлгийн бүдүүн шулуун гэцний мэдсдэмж анх хоёр эмч минь оролцож байна. Өнөөдөр бид хоёр бүдүүн шулуун гэцнээр гарч байгаа асуудлуудын талаар ярилцсанаа. Тэгэхээр өнөөдөр манай дугаарт орж ирж мэдээлэл өгч чад маш их баярлалаа хоёр эмчтэй. За баярлалаа. Урьж орж ирсэн баярлалаа. Тэгэхээр сонгодоо эмнэлэг бүдүүн шулуун гэцээр ингээд мэрэгсэн эмнэлэг. Тэгэхээр танаа дээр энэ шампунтай холбоотой, паратай холбоотой ч юм уу асуудлууд өдөр тутамдаа ер нь хэрэг ирж байна. Монголчуудын дунд ер нь одоо энэ хэрэг илбэг байдаг өвчин юм бэ. Ер нь манай эмнэлэг дээр ер нь манай энэ бүдүүн шулуун, ерөнхий болон бүдүүн шулуун гэсэн эмчлийн амбулатороор үзүүлж байгаа, өдөр тутамд үзүүлж байгаа нийт өвчтний ер нь бол 50-аас илүү байна. Одоо энэ бүдүүн шулуун гэсний зовиртой, ялангуяа шулуун гэсний амсрын зовиртойгоор одоо манай эмнэлэгт ханддаг. Ер нь хүн амын дунд бол айгүй өвчлөл ихтэй. Ер нь бол бүдүүн шулуун гэсний ялангуяа хошигны амсар дээр үүсэж байгаа тэр одоо асуудлууд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдэд маань одоо бидний хамгийн сайн мэддэг шамрам гэдэг өвчин байгаа. Хүмүүс саамах хэрэг гэж ярьдаг тийм. Тэгээ дээрэс нь пара гэж ярьдаг шүү хүмүүсийн тийм. Идээлж бугалдаг өвчин байгаа. Дээрэс нь хүний бүсний амсар дээр нь урагдаад суурчдаг, шарх үүсчдэг тийм бие даасан мөр эмгэг байдаг. Хүмүүс бол тэр бол мэддэг. Хүмүүсийн гол мэддэг зүйл нь л ерөөсөө цаагмах хэрэглэх гэсэн ойлголт яваад байдаг тийм. Тэгвэл эдгээр өвчлөл маань өөрөө одоо бид ихэнх тохиолдолд одоо бидний өөрсдийн маань амьдралын хэм маягтай холбоотой үүсчдэг өвчин байдаг. Одоо хөтөн хатдаг байдал хэр байна. Одоо ажил мэргэжлийн онцлогууд тусгийн төлөөлөлт удаан суугаа ажил хийж гинөө, зогсоо ажил хийж гинөө, хүн юм хэр өргөдөг вэ? Тэ? Тэгээ 0-д хэр удаан сууж бицэтгэс хүртэл хамаарчдаг. Машин тэр хэр хугацаагаар жолоо бариад явдیں۔ Тэ? Тэр бүгдээс хамаарат өвчлөл айгүй ихтэй. Тийм одоо өвчлөл байдаг хгүй бүдүүн шулуун гэсэн өвчлөл манай. За хоёул өнөөдөр арай жоохон параны талаар хэлрэнгүй ярих гэвэл яг үүсч байгаа одоо пара үүсч байгаа нөхцөл нь одоо юу юм бэ? Тэг хүмүүс хөвчлөө одоо хөндрүүлээд ирээд идэг гэдэг. Баг дээр нь одоо ямар төвшөнд байхад эмчтэй авчиж үзүүлээд хурдан идэгдэг юу идэгдэг өвчин юм уу? Ер нь пара гэдэг өвчин нэг парапроктид гэдэг нэрийг л одоо товчож бид нэр яриад байгаа хгүй. Энэ нь бол одоо ерөнхийдөө одоо ерөнхийд нь ингээ ойлгоход бол хүний шулуун гэсний амсар дотор талд ингээд нүднүүл харагдахгүй дотор талдаа ингээд ер нь бол 4-өөс 10 тооны тийм булчирхай орж идэг байхгүй ханаад гасан. Тэр булчирхаануудын үрвслөөс болоод тэр булчирхаануудад одоо бактерийн шилтгаантай халдвар одоо үрвсэл явагдсанаас болоод ер нь бол тэр пара гэдэг буюу одоо хошног шулуун гэс орчмын зөөлүүдийн буглаа гэдэг өвчин үүсч идэг гэсэн. Энэний маань нөлөөлөх хүчин зүйл нь одоо бидний одоо энэ одоо ядаргаа тий архит арсуух ариун цэврийн байдал зэрэгүүд нөлөөлж идэг байхгүй. Тэгээд нэгд өрөвссөн тохиолдолд юу нь яг ихний байдал дээр хүнд ямар шинж тэмдэг өгдгийг тэгээд яг хизээний нэмчид хандвал зүгээр. Ер нь бол их тохиолдолд хүмүүс ингээл гүрийгээл санаа зовоод ч юм уу. Пара гэдэг өвчин маань өөрөө байрлалын дөрвөн төрлийн байрлалаар үүсч идэг. Одоо тэр нь одоо өнгөц байна уу, гүн байна уу гэдгээс хамаарат ингээд дөрвөн өөр төрлийн байрлалд үүсчдэг. Тэрнээс хамааран шинж тэмдгүүднээс өөр өж болдог байхгүй. Харьцуу гадагшаага арьс руу ойрхон ч юм уу те бүсний хамсартайгаа ойрхон тиймэрхүү хэмжээний буглаанууд нь өөрөө одоо илүү одоо онцлогод амархан хүндээ арай илүү зовиртой одоо суухад их өвддөг те ингээд наашаага юм хавтаад гараад ирдэг ч юм мэддэгдээд одоо түрэн онцлогдох байдал одоо түрэн онцлогдож болдог бол их гүнзгий байралтай тиймэрхүү буглаанууд бол удаан хавцтай байгаад идэг. Их гүнзгий байралтай тэр булчингийнхаа цаагуур байралтай буглаанууд маань өөрсдөө одоо юу гэх их даалт байралтай учраас зовир бас тийм зочмог хурдан өвөхгүй байх тохиолдол байдаг. Нэг суугаж байгаа хүндрүүлээд байна. Гэтэ тэр нь одоо тисгий харахгүй биш тий. Тэгээ яваад бол хүн ингээ эмнэлэгт хандахгүйгээр яваад идэг. Тэгээ хугацаа алддаг. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо тэр хооронд хүн амтаас асуудаг тий. Ингээ өвдөөд байна нэ тэр одоо ингээд хүн дээр бицэхэд өвдөөд байна. Эсвэл одоо хөтөн гаргасны дараа их өвдөөд байна гингүүд одоо ямар нэгэн тийм зөвлөөнүүд хүмүүсээс авч эхэлдэг. Одоо тослаа ч юм уу тиймэрхүү хэрэглээд яваад идэг. Тэгээд одоо цаг хугацаа алддаг байхгүй. Үндсэн эмчилгээ бол мясаас л эмчилгээ. Тий одоо баг дээр нь ийм уугаа зүгээр болно гэсэн байхгүй юу? Одоо эрт үед нь бид нар тэрийг одоо хэсэг мэдээ алдуулалтаа хийж болж байна. Их хүндэрсэн тохиолдолд бид нар тийм нугасны бүсэлсэн мэдээ алдуулалтаар тэрийг эмнэлэгт хэвтүүлж хийж нээдэг. За тэгвэл парал бол ерөөсөө жижиг том ерөөсөө ахвас зур харахгүй. Тэг ер нь бол параны яг үндсэн гол эмчилгээ бол мясаас л эмчилгээ. Ер нь ирж байгаа хүмүүс парагаа ер нь дандаа хөндрүүлж ирдэг. Ер нь нийт ингээ хандлага их үед юу нэрээд
мэдээж их үед баг дээр нах бодвол чинь баг зөвөр байх. Яг ер нь хүмүүс ихэвчлэн одоо ер нь аль ч өвчин дээр одоо бүдүүн шулуун гэсэн аль ч өвчин дээр ер нь аливаа нэг зөвөр эхлээд шууд богино хугацаанд эмнэлэг танддаг хүмүүс аягүй цөөхөн байдаг. Ямар нэгэн байдлаар төвчээр зөвөр байх юм бол төвчээд яваад байдаг. Тэгээ дээрэс нь одоо үзүүлэхээсээ санаа зовдөг байдал ч юм уу те. Иймэрхүү шалтгаануудын улмаас одоо юу яадаг. Эмнэлэгт одоо шууд тэр доор хандчихдаг. Тэгэхээр ихэвчлэн л одоо ер нь бол одоо надад үзүүлж байгаа хүмүүсийн болохоо байгаа ч юм уу. Доор ээж тэр чинь нэг 4-5 хонцсон, 7-7 хонцсон ч юм уу те. Тиймэрхүү байдалтайгаар ирдэг. 7-8 хоног бүр ингээд тэсгийн аргагүй өвдөсөө дараад ирдэг гэсэн үг. Тэр чинь тэлээд ингээд мэдээж тэр чинь ингээд анх үүсч байгаа юм чинь жижигээсээ томрно шүү дээ те. Тэгээ өвдөлт нь өдрөөр нэмэгдэнэ. Тэгээ дээрээс нь сүүл рүү тэр чинь халуурч эхэлнэ гэдэг ингээд өшөө зовиорууд нэмэгдээд эхлэхээр одоо нэгсэндээ нэгээс илүү зовиор тухайн үед мэдэгдээд эхлэхээр л ер нь бол за эрүүл мэндийн байгууллагт хандъя гэсэн байдалтай байдаг гэсэн үг. За тэгэхээр параны хаалгаанд орсон хүмүүсийн Facebook групп гэж байдаг юм байна. Тэгэн дээр ерөөсөө зэгийн хаалгаанд орох юм бол ерөөсөө өвдөх юм байна. Дараа нь та аимшигтай өвддөг. Юунд хөрхийн өвдөл тэрнээс аймаар гэл дараагийн өвдөлт ч юм уу тэгж хүмүүсээр бицэн өвдөл байт юм л тий. Тэгэхээр яг үнэхээр одоо мэслийн дараа тэгж аймаар айхтар өвдөлт өгд юм уу? Эсвэл одоо юу хүндэрсэн шатнаасаа шалтгаалаад тийм байд юм уу? Тэр юу ямар учиртай юм бэ? Бид нар тэр пара гэдэг өвчнийг ер нь бол хоёр төрөлд хувааж байгаа байхгүй. Зочмог болон хахаг гэдэг. Энэ хоёрын маань хийгддэг мис заслан маань арай өөр төрлийн мислүүд байдаг. Энэ дундаасаа хамгийн одоо арай зовир ихтэй өвдөлттэй арган дээр архаг хэлбэрийн параны үед хийгдэж байгаа мис заслууд маань арай илүү зовиртой байдаг гэсэн. Пара гэдэг өвчин маань анх үүсээд одоо цочмог тийм хурц үе шатн дээр хаг мис засал дэмжлэгээ ороод бүрэн идэх магадлал маань өөрөө 30-аас 50% л байдаг байхгүй. Үу тийм үү. Ер нь бол 50%. Үлдсэн 50% нь яа гэхээр хархаг хэлбэрлэгөө шилждэг. Энэ бол өөрөө энэ өвчнийг нь өөр хэмжээ ам бохгүй. Парагаар хаглаанд орж байгаа нийт хүмүүсийн 50% нь хархаг хэлбэрлэгөө шилждэг гэсэн. Онлын үед. Тэгээд дахиад дараагийн мислд ордог гэсэн үг үү? Тэгээд тэрний дараа нь эхний хаглаанд орчоод хүмүүс маань тодорхой хэмжээний одоо хяналтанд явна. Эхлээд ингээд хаглаа эмнэлгээс гараад шархаа хэн олж авна. За тэгээд шарх маань гайгүй болох юм бол одоо дараагийн шатны үзлэг тэр дараагийн тэр архаг хэлбэрлэгөө шилжихгүй юу гэдгийг эхний хаглааны үед мэдэх боломжгүй байдаг. Эхний хаглаа хийгдээд тухайн мисалын шарх маань идэгрээд одоо дуусах тэр үе шатнд л ер нь бол мэдэгддэг. Тэгэхээр одоо ингээд тухайн өвчтөн маань 1-2 сар те 3 сар гэдэг тодорхой хугацаануудын дараа тухайн эмчтэй дахиж хандаад тэгээд одоо дараагийн шатны мис засал эмчилгээ шаардлагатай байна уу шаардлагагүй байна уу гэдэг нягтлыг одоо үзүүлэх хэрэгтэй. Тэгж яагаад хийгддэг дараагийн мисэл. Тэгээд архаг хэлбэрлэгөө шилжчихсэн дараагийн мис засалд орох шаардлагатай үед бол тэр мисэл маань арай илүү зовиртой байдаг. Дараагийн шатны хаглаанд орох ёстой байтал орохгүй яваад идэг хүмүүс байдаг. Ер нь бол хүмүүсийн их нийтлэг гаргадаг алдаа дараагийн шатны хаглаанд нь орох шаардлагатай хүмүүс маань тэр тухайн үедээ цаг тухайд нь ордгоогээс болоод дахиад тэр өвчин маань дахин магадлал өндөртэй дахиад идэг байхгүй. За тэгвэл хоёул шамрамын талаар ярил л да. Шамрам гэхээр цагаан хэрэг гэж байгаа шүү дээ. Одоо жирэмсэн хүн болгоом ингээл шамрамтай болол ер нь бол ялангуяа олон төрсэн хүмүүс бүдрэл цагаан хэрэг асуудалтай байдаг. Яг дахиад цагаан гарчдаг ч юм уу тий. Тэр нь тогтчдөг. Тэгэхээр энэ дээр ямар эмчилгээ хийх юм? Энэ юу зүгээр болдог өвчин юм уу? Шамрам гэдэг өвчин маань одоо хүний шулуун гэсний амсар дээр хүний шулуун гэсний дотор талын хамгийн гадна талын салс давхар гэдэг байгаа. Тэр давхаргийн доогуур ингээд судсан багц явдаг. Артерийн вены судасны багц гэж явдаг. Тэр судсан багц маань ер нь бол өргөсөө томрохыг бид нэрлэдэг байхгүй. Тэгээ өргөсөө томроод эхлэхээр наашигаа зүлхийгээд тэгээ хэмжээгээр томрохын хоёроор одоо хүндрэхэд юм уу хүндрээгүй байхад наашаа унжаад гараад ирдэг. Ураад гараад ирдэг гэсэн. Энийг бид нэр ярихдаа хүмүүс маань цагаан хэрэг гэж яриад сурцсан. Үнэн дээр энэ өвчин бол тэгж магцаах ургадаг өвчин биш. Суц өргөсдөг, бүдүүрдэг өвчин байна шүү дээ. Ер нь бол дүүл энэ чинь суцсны өвчин, судсан бүдүүрч байгаа л асуудал юм шүү. Тэгэхээр энэ ч одоо эмчилгээ нь юу бэ? Одоо тэр судсан бүдүүрүүд гараад ирсэн эдгэдэг юм уу? Эсвэл бас заавал мэцэл хийж ижил одоо зүгээр болох уу? Энэ өвчин маань өөрөө бас дотроо ингээд хэлбэрүүдтэй, үе шатуудтай. Хамгийн ихэнд ер нь бол шамрам гэдэг өвчнийг бид нэр гадна шамрам, дотор шамрам гэдгээр ангилж үздэг гэсэн. Одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Цаан махан эргээд ингээд тогтцсон гэж ярьдаг тийм гаднаа байнгийн байдаг.
За тиймэрхүү цангилгаанууд бол тэрийг ихвчлэн тэрийг бол бид нар гадна шамрам гэж ойлгож болдог. Хүндрэхээр цагаан хэрэггээд буцаад орчдөг ч юм уу тий. Эсвэл хуруугаараа түлхээд оруулцдаг ч юм ингээд. Тиймэрхүү шамрам бол ер нь бол дотор шамрам гэдээ ойлгож ер нь бол болдог гэсэн. Тэгээ тэр маань өөрөө дотор үе шатыг хувьд бол 4 үе шат байгаа. Тэрнээсээ хамаарат бид нар эми имчилгээ хийх юм уу, мис асалт имчилгээ хийх юм уу гэдгийг шийддэг гэсэн үг. Ер нь бол бүх үе шатанд хийгддэг ажилбарууд байгаа. Эми имчилгээнүүд ч байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энийг бид нэр яах ёстой вэ гэхээр эмчтэй үзүүлээд аль үе шатанда ямар хэлбэрийн шамрам аль үе шатанда байгаагаас хамаарат тохирсон тухайн имчилгээг хийдэг гэсэн үг. Эми имчилгээнүүд одоо бидний сайн одоо хүмүүсийн сайн мэддэг тэр лаа хэрэгэлдэг, им уудаг, тос түрхдэг тийм одоо имчилгээнүүд байдаг. Тэрнээс гадна хүмүүс маань өөрөөсөө шалтгааллах тийм амьдралын хэм маягийг өөрчлөх, хоол унданд анхаарах, тасал хөдөлгөөнд анхаарах зэрэг тиймэрхүү арга хэмжээнүүдийг авч болдог гэсэн. Ер нь бол шамрам гэдэг өвчин үе шат нь харьцангуй эрт. Заавал мис асал имчилгээ шаардлагагүй тийм үед бол амьдралын хэм маягийг өөрчлөх тэгээ тохирсон тэр эмнүүдийг хэрэглэх, лаа, тос тэр эмнүүдийг уухаар эмнүүдийг хэрэглээд тухайн өвчнөөс ингээд салах боломжтой үйл боломжтой. Үе шат маань өөрөө томроод одоо эми имчилгээнүүд хийгээд үр дүн өгөхгүй мис асал имчилгээ зайлшгүй шаардлагатай тийм үе шатанд очсон тохиолдолд бол мис асал имчилгээ хийхээс өөр аргагүй. Гэхдээ шамрам гэдэг өвчин маань мис асал имчилгээгээр үр дүн сайтай идэрдэг тийм өвчин. Цаашаа дахихгүй юм шүү дээ. Дахих боломжтой. Бас боломжтой. Ер нь шамрам гэдэг өвчин мис аслын дараа дахих магадлалыг ер нь бол 15-20% гэж үздэг. Тэгээ энэ маань өөрөө тухайн өвчнийхөө хэлбэр ямар хөө шатнд байгаад байгаа тий ямар шатнд ямар хаглаа хийцтэй бас их холбоотой байдаг гэсэн үг. Мис одоо шамрам үед хийгддэг мис асал мис ажлууд маань их олон төрөл байгаа. Тэрнээсээ хамаарат мөн дахих магадлалууд нь бас өөр байдаг гэсэн үг. Тэрийг ерөөсөө нарийн мэргэжлийн эмчтэн үзүүлээд ямар хүн шатанда байгаа аль мис ажиллбар нь тохиромжтой юм гэдгээс хамаарат яг тухайн үнд тохирсон тэр эмчилгээг хийх юм бол дэдгээр зовир багтай тий дээрэс нь одоо дахих магадлал нь багтай тийм байж болдог гэсэн үг. Дээрэс нь дараагийн тэр хүндрэлүүдийг сэргийлж бас болно гэсэн. Тэгэхээр тэр нөө гадна шамрам гэдэг байгаа шүү дээ тий. Тэр чинь бас идэгдэг гэсэн үг үү? Идэгнэ. Мис асал имчилгээгээр тий. Бас нөө паратай адилхан тийм зөвөр өгдөг мислийн дараа. За шамрамын мис асал дотроо олон төрөл байгаа гэж бид түрүү хэлсэнтэй. Гэхдээ яг уламжлалт аргаар одоо бидний тайрч авдаг арга байгаа. Зүсээ тайраа тогтолж аваад ойдог тий. Тэр арга маань ер нь бол үр дүн сайтай арга. Гэхдээ хаалгаанд орох зовир их өндөр, хаалгаанд дараа өвдөлт их өгнө. Хаалгаанд дарах зөөртэй. Гэхдээ тэр маань муу гэсэн үг биш. Уусаал одоо тухайн одоо хүний эргэтэн мал өөрөө айгүй их мэдрэг одоо өвдөл их мэдэрдэг гэсэн учраас хаалгаанд дарах зөөр ихтэй байдаг. Дотор шамрам нь бас адилхан уу? Ялгаагүй. Зөөрөө. Тийм зөөр. Дотор шамрамд хийгддэг аргууд маань хэд хэдэн төрөл байгаа. Одоо тэрийг нь ингээд боодог арга байна. Дотор талд нь тайрч авдаг арга байна. Мөн уламжлалт аргаараас бид тайраад авчиж болно гэсэн. Тэгэхээр тухайн аргуудаас хамаарат дотор шамрамын үед хийгдэж байгаа мис ажиллбарууд маань зөөр багтай байж болдог гэсэн үг. Тэгэхээр заавал тийм амар өндөр өвдөлт өгөөд амьдралын чадвар маань удаан хугацаар алдагдаад явах шаардлагагүй. Одоо харьцангуй одоо манай Монголд одоо олон төрлийн аргаар хийгддэг мис ажиллбарууд мис асуудыг хийж байгаа олон эмнэлгүүд нэгдээ гараад ирсэн олон багш тоон төхөөрөмжүүд ороод ирсэн байгаа учраас хүмүүс одоо хүмүүсийн дунд юм нөгөө нийтлэг тийм ойлголтууд байдаг. Аюу хөвдөлттэй байдаг гэдэг яриа те ерөөсөө. Тэрнээс нь хашраад юм байна. Тэгэхээр хүмүүс тэрнээс нэгдүгээр хашраад айгаад эмнэлэгт хандахгүйгээр яваад байдаг. Тэгээ дээрэс нь шамрам гэдэг өвчин бол мис асал хийгдсэн ч гэсэндээ тахдаг. Одоо хаглаанд орсон ч гэсэндээ дахиад үүсчдэг учраас хаглаанд орохгүй байхыг хүмүүс нэгэндээ зөвлөдөг. Энэ маань өөрөө бас тийм зөв ойлголт бол бас биш гэсэн үг. Зөөр багтай аргууд нь байна тий. Дахих боломжтой боловч хүн болгон тахдаг гэсэн ойлголт бас биш. Тэгэхээр тухайн хүндээ л тохирсон одоо тухайн маань одоо нарийн мэргэжлийн эмчт хандаад одоо яг тухайн өвчин маань аль үе шатндаа байгаа ямар эмчилгээний шаардлагатай гэдгээс хамаарат одоо хамаагүй үр дүн сайтай тийм одоо эмчилгээний үр дүн сайтай тийм одоо аргуудыг сонгож болно гэсэн үг.
Тэгэхээр бас өвдөл багтаа байж болдог үйл болдог. Дахихгүй байж болдог үйл болдог тийм өвчин гэсэн. Одоо энэ дээр нөгөө уурсан цэврэл гаргаж байгаа юу эсвэл паратай адилхан юм бол зөв амьдралын хэмнэл байгаа юм. Онлын үед бол яг шамрам гэдэг одоо тэр судснууд өргөсөд байгаа яг бүр ингээд шууд шалтгааныг бол тодорхой гэж үздэг боловч нөлөөлөх хүчин зүйлүүд те шалтгаалаад байгаа зүйлүүд нь бол одоо хүний шулуунгасны амсар дээр ирж байгаа ачаал их байна. Ачаал их байгаагаас болоод тухайн судснууд маань өргөсөд байна гэж үздэг. Тэр нь юу орд ихэр одоо бидний хөтөн хатгаар яах вэ гэхээр нэгдүгээр хүмүүс их дүүлж бийцсэн. Одоо шулуунгасны амсардаг ачаал хүн шүү дээ. 0 дахь удаан суун те. Баян ачаал өгөөл гэсэн те. Тэгээ дээрэс нь одоо нөгөө их удаан суудлын ажил хийдэг хүмүүс. Жолоо их удаан барьдаг те. Удаан байнгын суугаа ажил хийдэг хүмүүс нь энэ өвчнөр өвдөх магадaltaй байдаг гэсэн. Тэгээ дээрэс нь хөвлийн даргалалт тэгээд одоо жирэмсэн байх зэрэг нөлөөлждөг. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд гизэн дотор хүүхэд маань томрохынхоо хэрээр хөвлийн дотоод даралт ихсэж идэг гэсэн. Тэгээд тэгэхээр мэдээж дээрээс доошоо өгж байгаа даралт тэмэгдээд эхэлнэ шүү дээ. Тэгээд тэгэхээр нөгөө доод эрхтнүүдээс дээшээ хурааж байгаа урсж байгаа судснууд маань урсгал нь удаашраад эхэлдэг, саатаад эхэлдэг. Ингээд тэгэхээр одоо нэг жирэмсэн тохой үед одоо цагаан мах буюу одоо тэр шамрам өвчин маань үүсэх хамгийн их үүсчихдээ. Ер нь бол жирэмсэн үед бол шамрам их илбэг. Ялангуяа жирэмсний сүүлийн 3 сард аюул их хэмжээгээр тохиолдож идэг. Гэхдээ жирэмсний шамрам маань өөрөө төрөлтийн дараа их тохиолдолд өөр аяндаа алга болчихдог. Өөр аяндаа тэр зовирууд маань арилаад байхгүй болчихдог гэсэн үг. Тэгээд тухайн одоо төрсний дараа тухайн зовир маань арилахгүй байгаад их юм бол мөн адил одоо нарийн мэржлийн эмчт үзүүлээд одоо тэр тохирсон эмчилгээг хийх шаардлагатай байдаг. Одоо хүмүүс ингэж яддаг шүү дээ. Ядарсан чинь цаам эргээд өвдөд байна гэдэг. Тэр одоо ямар учиртай болоод тэгээд юм бэ? За шамрам гэдэг өвчин маань ихэнх тохиолдолд бол тийм өвддөг өвчин бол биш. Ихэнх тохиолдолд завиргүй байдаг өвчин баггүй. Шинж тэмдгүүд нь яаж илэрдэг хэрнээ шулуун цэр цус гардаг те одоо хүн дэрхэр наашиг юм гараад ирдэг. Ихэнх тохиолдолд хүмүүст тийм мэдрэмж өгч идэг. Зарим тохиолдолд одоо одоо цагаан махан нохт иргэдэггүй хэрнээсээ цус гараад яваад байдаг хүмүүс үүдэг те. Тэгэхээр ядархаар ингээ өвдөд байдаг, цус гараад байдаг гэхээр бид нар бас ингээд зөвхөн шамрамыг бодож болохгүй байхгүй. Өөр шалтгаан байна уу гэдэг үзэх хэрэгтэй. Нэгсэндээ хүний бие маань өөрөө ингээ ядаргаанд одоо ер нь бол хүний бие маань өөрөө ядраад, сүлдаад ч юм ингээд ачаал яваа нэгтэй тэгэхээр л хүний бие морин дийсэн маань өөрөө тухайн үед ямар асуудал байна тэрийг л гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тэрнээс биш тэр ядарснаас болоод шамрам үүсээд байгаа гэвэл үгүй. Тухайн үед байсан тэр зовирыг л одоо гаргаж ирээд байна л гэсэн үг. Бүдүүн шулуунгацны амсар дээр үүсэж байгаа эдгээр өвчнгүүд маань өөрсдөө шинж тэмдгүүд айгүй ойролцоо байх боломжтой. Өвдөлт өгдөөж байна, цус гардаг юм байна тий. Наашаа юм эргээ гараад ирдэг. Хүндэрхээр ингээд хүндэрчээд хүн ингээд арчгаа тэгэхээр юм байгаа юм шиг мэдрэгдээд байдаг ч юм тий. Гэтэл эдгээр зовирууд маань зөвхөн шамрам үед үүсээд байдаг юм бол үгүй. Зөвхөн тэр уралдал цувралтай үед үүсээд байдаг юм бол үгүй. Аль алингийн үед тийм үүсч болно. Гэхдээ яг тэр нь арай жоохон өөр гараад байгаа цус нь арай өөр байх нь шалтгаан нь арай өөр байх нь тэр наашаа мэдрэгдээд гарч ирээд байгаа юм нь өөр байдаг байх нь. Тэгэхээр шамрам гэдэг өвчин маань ихэнх тохиолдолд бол өвддөггүй. Ямар тохиолдолд өвддөггүй гэхээр наашаага хэмжээгээр эргээ гараад ирсэн том хэмжээний үед тэр маань буцаж орохгүй байх, хавчигдах, явхад, суухад, өргөдөх гэдэг шалтгаанууд бол бас өвчин орж болдог гэсэн. Тэрнээс биш шамрам гэдэг өвчин маань ихэнх тохиолдолд бол өвддөггүй. Ялангуяа үе шатнд эхэлж байгаа хүндрээгүй тохиолдолд бол өвддөггүй өвчин байхгүй. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр шулуунгасны намсраар нь өвдөлт төхөөрөл шамрам гэж боддог ч юм уу тий. Ингээд хүн амтаас асуудаг тий. Тэнгүүт нөгөө наач цагаан махч ирэх гэж байгаа юм гээл тий. Тэгэл ингээд лаанууд, тоснууд, эмнүүд зөвлөдөг. Тэгэхээр нөгөөх маань ингээд буруу өвчин дээр буруу эмчилгээнд үж явснаас болоод цаг хугацаа алтан зовир намдахгүй байгаад байдаг хүндрэх тохиолдол гараад байдаг байхгүй. Тийм. Яг ч би сайн мэдэхгүй сууд гэж байна. Цаамах хэрэгцээс өвдөд байна гэл хүмүүс яадаг шиг байна. Яг шамрам гэдэг өвчин маань өөрөө өвдөж болдог гэвэл болдог. Ямархан үед хвшлэн өвддөг юм бэ гэхээр арай одоо нөгөө шатны хүндрээд байгаа үед бол өвдөлт өгч болдог гэсэн үг. Одоо хэмжээгээр наашаа их
одоо наашаага урууж гарч ирэх хэмжээнээрээ томордог. Тэгээ тэр маань үе шатаас хамаарат одоо нөгөө эргэчээд буцаад орчдөг байсан бол орхоо болоод эхэлдэг байхгүй. Эсвэл оруулсан ч буцаа гараад ирдэг. Тэгээд эхлэхээр ер нь бол хүн чинь явна суун тий. Тэг чинь хавчигдана. Тэгээ дээрэс нь хүний шулуунгасны авсар маань өөрөө одоо бидний нэг хийгээ барьдаг, өтгөнөө барьдаг булчинтай шүү дээ тий. Булчинлаг хэрэгтэй. Тэгэхээр яа гэхээр нөгөө гараад ирсэн маань нөгөө булчин маань чангарна шүү дээ. Тэгэхээр хавчигдчихдаг байхгүй. Буцаад орохгүй гэсэн үг. Тэгэхээр өвдөж эхэлдэг. Хүндүрлэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр яг өвдөж болдог. Хүмүүсийн донд одоо ялангуяа одоо нөгөө шамбарм одоо хүмүүс айгуух цагаан бах иргэдэг. Ер нь бол хүмүүс айгуух одоо нөгөө сүүлийн үеийн хүмүүс айгуух одоо юм уншдаг болсон тий. Ингээл янз бүрийн мэдээлэл авдаг болсон. Тэгээ дээрэс нь бас нөгөө ихэнх эмэгтэй хүмүүс жирэмсэн одоо жирэмсэн байхад цагаан бахыг иргэдэг болоод ингээд тогтцсон гэх хүмүүс байждаг. Тэгээ тийм хүмүүс маань эмчэд хандаад ингээд үзүүлээд за тэгэнгүүт ингээд бис сасалд орохоор ингээд шаардлагатай ингээд өөрт нь хэлэнгүүт хүмүүс маань нөгөө хаалгаан дарах зовиораасаа ч юм уу янз бүрийн тийм хүндрэлийг нь сонсцоод айгаад эмчэд ханддаггүй ингээд явцдаг. Тэгэхээр нөгөөх маань ингээд удаан хугацаагаар яваад байна те. Эхлээд одоо ингээд эргэждэг тэгээд хуруугаараа төлхөнгөд орчдөг ч юм эсвэл хуруугаараа төлөх шаардлагагүйгээр өөрөө орчдөг гэж байгаа. Сүүл рүү нөгөөх маань хуруугаараа төлөхгүй л бол орхоо болждаг те. За тэгж жагаад эцсийн дүндээ нөгөөх маань төлөхсөн оруулсан ч гэсэн эргээ гараад ирдэг. Тэгээд сүүл рүүгээ нөгөөх маань бүр орхоо болоод эхэлдэг. Тийм үе шатн дээрээ ороод эхлэхээр л ер нь бол өвдөж эхлэн зөөлж эхэлдэг байхгүй. Тэгээд одоо хүмүүс одоо цагаан бахан маань эргээд хөвдөд байна гэж тэгээд аах хүмүүс маань өөрөө нөгөө эмчд үзүүлээд одоо онцлогоогоо хийлгэсэн ч юм. Ер нь бол өөрт маань шамар мөдөвчин байгаагаа мэдсэн хүмүүс бол яг тэрийг мэдээд яриад одоо ингээ эргэчээр өвддөг, орчгоор гайг уушдаг яваад идэг. Ер нь бол өвдөлтөөс нь аваад хүмүүс дахиж очдог юм байна. Тэгээ ер нь бол шамрын мис сасал өөрөө зовир ихтэй. Мис сасал өвдөлт ихтэй. Тийм учраас хүмүүс тэрнээс нь хайдаг. Гэхдээ тэр нь муу гэсэн үг биш. Тэгээ ямар ч тодорхой хугацаанд өвдөж байлаа. Тэгээд тодорхой хугацаанд тэгнэтэй. За бас нэг шалтгаан тэр урагдалт гэдгийгсэн шүү дээ. Тэр одоо өвдөх хаталтай холбоотой гэж юм уу? Юу юм бэ? Тий. Одоо хүний шулуунгасны амсар дээр цууралт гэдэг. Тий, цууралт. Одоо очны шулуунгас орчмод цууралт гэж өвчин байгаа байхгүй. Тийм одоо дотор салсалт маань шарах үүсчдэг. Тэр нь маань ингээд янз үүсгдэг олон шалтгаан байгаа. Гэхдээ ихэнх тохиолдолд тэр маань одоо нөгөө механикаар гэмтдэг. Шулуунгасны цууралт үүсдэг нийт шалтгаанууд 90% голд бол өтгөн хаталт эзэлж идэг. Механик гэмтэл эзэлж идэг. Үлдсэн 10% нь өөр өвчнүүд эзэлж идэг. Бүдүүн хүнсний өрөвсөлт өвчин, шархаллаад одоо өвчин хоол босруулах хэрэгтэй хамардаг. Тийм өрөвсөлт өвчнүүд эзэлж идэг бол их тохиолдол буюу 90 хүртэлх хувьд нь бол механик одоо тэр нь юу гэдэг юм хэрэг одоо өтгөн хаталт. Хамгийн их тохиолдолд өтгөн хаталт. Эсвэл эсрэгээрээ хид шингэн гүйлэх маань өөрөө тэр салстыг бас шархлуулж идэг. Хид татах болон хид шингэрэх маань өөрөө тэр орчны шулуунгас орчмын дотор салстын цууралтыг үүсгэж идэг гэсэн. Тэгээ энэ өвчин маань өөрөө одоо хүндрэхээр өвддөг, цус гардаг тийм өвчин. Одоо тэгээд за хаяа өтгөн хатаад ингээд хаяа ингэж цус гарлаа гэж бодлоо. Тэгээд чинь тэр өөрөө нэг биччих боломжтой, өөрөө нэг бичдэг юм эсвэл заавал эмчид үзүүлж одоо нэг хоёр удаа ингээл утга хатсан чинь цус гарчсан бол заавал эмчд очиж үзүүлэх хэрэгтэй юм уу? Ямар хэмжээлт гарах вэ? Ер нь бол тэр үүсээд байгаа тэр цуурлыг бид нар мөн адил дотор нь цочмог цуурал болон гархаг цуурал гэж хоёр ангилдаг гэсэн. Цочмог цуурал гэдэг маань мэдээж үүсээд удаагүй байгааг хэлж байгаа. Тухайн үүссэн шарх маань шинээрээ байгааг хэлж байгаа. Тэр тохиолдолд яа гэхээр бид нар хуруу гараад зүсээд эсгчээд тэгээ тэр тухайн шархаа бид нар ингээ хүндэхгүйгээр зориултын тосмосыг түрхээд идгээд болдог шүү дээ. Тэгтэл бид нар тэр шархыг байн үрээдэх юм бол идэхгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан. Үүсээд удаагүй байгаа шинээрээ байгаа шархыг бид нар зөв онцлоод аль бишэтнэр байгаа тогтоож чадах юм бол одоо тэр үүсээд байгаа шалтгаануудыг нь хайж олоод тэгээ тэрнийхний эсрэг арга хэмжээг нь аваад идэгрэх боломжтой. Ямар нэгэн мис ажиллах шаардлагагүйгээр идэгрэх боломжтой. Тэгтэл хүмүүс маань яадаг вэ гэхээр эрүүл одоо эмчид нэг хандаад байдгүй. Ингээд эрүүл мэндийн байгууллага нарийн мэржлийн эмчид хандаж тухайн одоо өвчнийг онцлуулахгүйгээр болоод тухайн хүмүүс яагаад цус гараад байгаа те яагаад өвдөд байгааг мэддэггүй. Энэ байдал маань юу гэхээр шалтгааныг хүн арилгаж чаддаг байна шүү дээ. Тэгэд яваадахаар нөгөө өвчин маань сүүл рүүгээ хараг хэлбэрлөгөө шилжиж эхэлдэг. Хараг хэлбэрлөгөө шилжээд тэгэхээр нөгөө шарх маань аниад идэрхээ болоод эхэлдэг байхгүй.
Тэгээд ингээд өөрчлөлт маань нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр яа гэхээр дараа нь мөн адил мис засал, мис ажилбар шаардлагатай болоод эхэлдэг гэсэн үг. Тэр шархтаа хэсгийг засаж байгаа юм. Тий. Одоо ингээд нэг шарх үүсчлээ шүү дээ. Тэр шарх маань ингээд шинэ үе дээрээ бол ингээд эдгэрээд аних боломжтой байдаг бол үүссэн шархыг бид нар ингээд аних боломжийг нөхөхгүйгээр, эдгэрэх боломжийг нөхөхгүйгээр байнга нөгөө газараа нөгөө үүсгээд байгаа нөлөөлөлд тахаар нөгөө шарх маань анихгүйгээр удаан хугацаар яваад тэгэхээр сүүл рүү сорвжиж эхэлдэг байхгүй. Сорвжоод, холбогч дээр солигдоод, бүтцийн өөрчлөлтөнд ороод тэр ивэрээ тогтдог гэсэн. Ерөнхийдөө. Тэгэхээр яадаг вэхээр хүндрэх тоолонд маань тухайн хэсэгт маань өвдөх нь байна, цус гарах нь байна. Яг тэр хүний шулуун гэсний маань дотор салстууд маань өөрийнхөө уян чанартай. Одоо хүний шулуун гэсний амсар бол их нарийнхан тий. Гэтэ хүмүүс өтгөнөө гаргахад тэр чинь тэлэгдэж байгаа шүү дээ. Өтгөнийг гаргацдаг. Уян чанартай байхгүй сундаг. Тэгтэл сорив гэдэг зүйл нь өөрөө холбогч дээр солигдчихж байгаа учраас уян налархаа чанаргүй гэсэн. Тэгэхээр нэгэн тийм архаг хэлбэрийн соривжилт үүссэн тохиолдолд хүндрэн шүү дээ. Хүндрэхэд эрүүл хэсгүүд маань сунаа тэлэх нь байна тий. Тухайн сорвижсан хэсэг маань сунах чадваргүй учраас нөгөөд дээр дахиад цус гардаг, дахиад урагддаг. Мэдээж сунахгүй байгаа юм бид нар татаад байгаа бол урагдана шүү дээ. Тэгээд л зоврог яваад байдаг. Тийм хэлбэр шилжсэн тохиолдолд бид нар яадаг вэхээр тухайн одоо тэр өөрчлөлттэй хэсгийг бид нар өөлж авах тий. Тэгээд эргээ сэргээдэг тийм засал хийгддэг гэсэн үг. Тэнгүүд одоо хүмүүс тэрийг шамрамтай авах бас андуурдаг. Шулуун хүчээр цус гараад байна гэлдэг. Ачаар цаас ус бол хүндэрчээд арцсан чинь цус болчлоо гэдгээр хүмүүс юу гэж ойлгох вэ гэхээр толгоонд нь л цагаан баг хэрэг шамар мэд өвчин толгойд нь орчиж идэг. Тэгэл нөгөө нэг юмнууд хэрэгэлдэг лаануудыг авч идэг тий. Тэр ямар ч нэмэргүй байна шүү дээ тий. Нэг нь бол одоо суц бүдүүрчдэг өргөсчдөг өвчин байна. Тэгэхээр тэрний эмчилгээнд нь хийгдэж байгаа юмнууд маань, тоснууд маань, лаанууд маань тэр өргөсөн суцуудыг лагшаах үүрэгтэй, багасах үүрэгтэй байгаад байдаг. Тэгтэл урагдлал гэдэг зүйл маань өөрөө шал өөр өвчин учраас нөгөө нэг шамрамууд хэрэглэгддэг лаанууд зүйл одоо тэр тоснууд маань бүрэн одоо тэр шилтааныг найрлагж идэж чаддгүй байхгүй. Хүмүүс яадаг нөгөө лаа ихэр зүгүүрлцсэн гэдэг. Тэр лаа маань өөрөө өвчин намдааж болдог. Тэр лаа маань өөрөө өвчин намдагчтай байдаг учраас зоврыг намдаачдаг. Гэхдээ үндсэн одоо өвчнийг маань бүрэн одоо ангааж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэрнээсээ болоод тухайн өвчин маань их удаан хугацаагаар явчихдаг. Тэгэл өвдөнгүүд нь лааваад ийч юм гайг болчдөг. Тэгэл ингээ яваад идэх. Тэгэл хүмүүс маань ингээд шулуун гэцээр нь цус гараад ингээд арчаар цус гараад тэр хүмүүс ингээ тооддоггүй ингээ яваад идэх. Тэгэл тэр цус маань үндэ ямар шалтгаанууд бас гараад байгаа юм бэ те. Тэрийг бид нар нарийн мэдлэмж заавал хандах шаардлагатай. Шулуун гэцээр цус гардаг өвчин доторх олон төрөл байна. Одоо хамгийн түгээмэл тохиолддог, нийтлэг тохиолддог нь одоо орчны амсартай холбоотой шалтгаан учраас бид нар яриад шүү дээ. Шамрам, урагдлын, одоо параны юм гэл яриад байдаг. Гэтэл тэрнээс цаашаа тий шулуун гэсний амсраас дээшээ тэр бүдүүн гидсэнд асуудал байвал мөн адил шулуун гэсээр цус гарч болдог байхгүй. Одоо бид нар хамгийн одоо сайн мэддгээр одоо бүдүүн гэсний хавдрын үед шулуун гэсээр цус гарч болно. Хөтөнцөсний хольцтой гарч болно. Тийм ээ. Мөн бүдүүн гэсний өрсөлд өвчин байгаа нь тэр колит болон крон гэдэг өвчнүүд байна. Эдгээр шалтгаанууд бол бас мөн адил шулуун гэсээр хөтөнтэй хамт олон одоо дангаараа тийм цуснууд гарч болдог гэсэн. Тэгэхээр ерөөсөө л ингэж бүдүүн шулуун гэсний ямар нэгэн зовөр илрээд одоо ингэж цус өтөн цусыг үзэгддэг, хүндрэх цус гардаг. Тиймэрхүү байх юм бол нарийн мэржлийн эмчт ер нь л хандчих хэрэгтэй. Тэгэхгүй тийм одоо нөгөө нарийн мэржлийн эмчт бид нар хандахгүйгээр удаан хугацаагаар явснаасаа болоод л одоо тэр хавдранж байна уу, өрөвслөнж байна уу, шамармж байна уу, аль нь ч тэр одоо их хожуу шатанда онцлогддог. Их хүндэрсэн үедээ эмчид ханддагасаа болоод л тэр одоо хагалгааны дараа тэр үүсэж байгаа хүндрэлүүд, асуудлууд тэгээ дээрээс нь тэр өвчин маань бүрэн идэрх юм уу, дахих юм уу гэдгүүд маань өөрөө бас хамаарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нарийн мэржлийн эмчтэй хандах хэрэгтэй. Хүмүүс ер нь бол бүдүүн шулуун гэсний зовиуруудаасаа санаа зовдөг. Нэгэндээ хэлэхс ичдэг ч юм уу. Тийм асуудал бас яаж хэлэгддэг. Тэрнээсээ болоод нарийн мэржлийн эмчд үзүүлэхгүй хугацаа алдах тохиолдол бас их байдаг. Одоо тэр утга атснаас болоод ингээд эхний үедээ цус гараад дараа нь тийм ингээд сорвжуулт үсэж явах юм шиг тийм. Тэрийг яаж онцлох юм? Дурангаар онцлох юм уу? За бүдүүн шулуун гэсний амсар дээр ингээд одоо шулуун гэсний амсар дээр их одоо өвчлөлүүд маань ихэвчлэн бодит үзлэгээр онцлогддог. Заавал одоо тийм нарийн тийм бааж том төхөөрөмж шаардлагагүйгээр одоо хамгийн энгийн
одоо шулуун хүчний хорооны үзлэгээр одоо онцлогдох боломжтой хүчнүүд гэдэг хөх. Тэр одоо ихэнх нь л бод үзлэгээр эхний шатны хамгийн эхний шатны бод үзлэгээр бол онцлогдох боломжтой гэсэн үг. Заавал одоо тийм нарийн дуран мууран хийлгээд тэг шаардлагагүй. Эхний ээлжинд нарийн мэржлийн эмчтэн үзүүлж хэрэгтэй. Тэгээ нарийн мэржлийн эмч нь үзээд одоо тухайн хүн зовир илрээд тэр зовирын дагуу эмчтэй хандангууд тухайн эмч маань үзээд одоо яг тухайн хүнд маань ямар асуудлууд байна. Одоо тэр зовир нь амсартай холбоотой гарч ийн үгүй тэр амсар дээр ямар нэг асуудал байна уугүй юу гэдгийг үзээд тэрнээс шалтгаалаад тэр цаашаага бидний хуруугаараа үзэх боломжгүй тухайн тэр дээш асуудал байна уугүй юу гэдгийг шалгах шаардлагатай уугүй юу гэдгийг тогтоож төсөх. Тэгээд одоо тухайн хүнд маань дуран хэрэгтэй юу хэрэггүй юу эхний ээлжинд дуран хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдгийг шийднэ гэсэн үг. Хүмүүс маань өөрсдөө бас дур мэдэж нарийн шинжилгээнүүдийг хийлгдэг. Шулуун цэрэн цус гарангууд шууд дуранд болчдөг. Тэгтэл тэр маань өөрөө одоо зүгээр л энгийн үзлэгээр тогтоох боломжтой хүчин байж болдог. Тэгээ дээрэс нь дуран гэдэг зүйл маань одоо бүдүүн хүчний дуран гэдэг зүйл маань бидний нүдээр харж чадахгүй хуруугаараа тэмтрэх боломжгүй тэр хэсгийг бид нар дотор талаас нь харж өгч байгаа байхгүй. Тэгэхээр яг амсрын асуудалтай хүмүүс тэр шамран болон урагталтай ч юм уу паратай хүмүүс маань бүдүүн хүчний дуран маань өөрөө одоо яг тийм сайн онцлогны арга биш байхгүй. Эхний ээлжинд бид нар зүгээр л үзүүлж хэрэгтэй. Жишээлх юм бол очлог шулуун гэсэн амсрын цууралт гэдэг өвчин маань өөрөө дурангаар болон тийм сайн харагдахгүй байж болдог гэсэн үг. Яг тэр хүний шулуун гэсний амсар маань очлогны амсар маань өөрөө хуниастай байдаг учраас тэр хуниасны донд нь орчдөг мэдэгддэг. Шамбран гэдэг өвчин маань яг дуранд бол харагдаж болдог. Тэр дотор нь ингээ бүдүүрцэн байгаа, томорцсон байгаа судсуудыг дуран эмчнэр маань харж чаддаг гэсэн. Гэхдээ дурангаар бас сайн харагддаггүй өнгөрчих тохиолдол байдаг. Одоо тэр шулуун гэсний амсар дээр тохиолж байгаа өвчнүүд донд. Тэгэхээр ер нь бол одоо бүдүүн шулуун гэсний өвчлөл маань ийм нарийн мэржлийн эмчийн бодит үзлэг болон тэр нарийн мэржлийн багжийн одоо шинжилгээний тусламжтайгаар бүрэн сайн цогцоор нь орчлогддог өвчин байхгүй. Тэгэхээр дуруу илгэсэн юм гээд санаа зов хүмүүс ер нь тийм санаалал байгаа дах шиг. Дуруу илгэсэн тэгэл юм гараг болж үзсэн үг шүү дээ. Нөгөө чинь сайн хэлснээр шалтгаануудтай тэгээд хүний бүдүүн хүч нь өөрөө бүдүүн хүчний дурандаад гиз маань өөрөө ирүүлж болно шүү дээ. Зүгээр ямар нэг асуудал болж болно. Гэтэл тэр доор асуудал байж болно. Тэндээс нь ингээд тэнд нь асуудал байгаад хүн өвдөөд яваад ээж болдог. Цус гараад яваад ээж болдог тийм байдаг. Тэгээд тухайн өвчин маань өөрөө ямар өвчин байгаас хамаарат цус маань их баг гарах гэдэг асуудлууд байна. Тэгээ удаан хугацаар цус алдсан, цус гоожоод яваадснаас болоод цус багтланд орчих тохиолдол ус байна. Маш их баярлалаа. Подкастын дээр сонирхолтой мэдээлэл өгсөн. Тэмээж яасан ажил амжилт хүсье. За баярлалаа.